Маш их баярлалаа. Манай үнэн хэл шоу хүлээн авно. Манай эхний зочин бол энэ шоунд оролцож байсан хүмүүсээс санаанд оромгүй ажил хийж явсан хүү юм аа. Нэгдүгээр оролцогч та өөрийгөө танилцуулна уу? Намайг Фрэнк Уильям Абагнейл гэдэг. Хоёр дахь оролцогч. Намайг Фрэнк Уильям Абагнейл гэдэг. Гурав дахь оролцогч. Намайг Фрэнк Уильям Абагнейл гэдэг. 1964-өөс 1967 онуудад би өөрийгөө Pan American Airlines компани нисгэгч гэж бусдад ойлгуулж явсан бөгөөд 2 сая гаруй миль үн төлбөргүйгээр зорьсон юм. Тухайн үед би Жорж мужийн эмнэлэгт ерөнхий эмч болсон бөгөөд мөн Луизиана мужийн прокурорын туслахаар ажиллаж байсан. Намайг баримтлах үед би Америкийн хамгийн залуу насанд хүрээгүй заллин мэхлэгчээр тодорсон юм аа. Би 26 улс болон бүх 55 мужид хуурамч чекээр бараг 4 сая долларыг бэлнээр гаргуулсан. Тэгэд би 19 нас ч хүрээгүй байлаа. Намайг Фрэнк Уильям Абагнейл гэдэг. Зэг, сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ зориулж миний ярих кино бол 2002 онд анх гарч ирсэн Catch Me If You Can хэмээх бодит явдлаас сэдвэлсэн намтарчилсан crime comedy драма байна. IMDb дээр 8.1 үнэлгээтэй Стивен Спилбергийн энэхүү бүтээлд Холливуудын алдарч жүжигчин Leonardo DiCaprio, Tom Hanks, Christopher Walken, Amy Adams нар тогсон байдаг. Олсон ашиг орлогын хувьд гэвэл 52 саяар бүтээд 352 сая Америк доллар олсон. За ингээ бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. 1969 онд холбооны мөрдөгт овчооны мөрдөгч Карл Хенерти Францын Марсель хотод хэдэн жил араас нь хөөцөлдсөн Фрэнк Абагнейлийг авахар ирсэн байна. Өрөөний хаалгыг онгойлгоход Фрэнкийн биеийн байдал их хэл муу цор ханиалгасаар түүнийг угтдаг. Карл энэ этгээдийг залжин залхай хүн гэдгийг нь маш сайн мэдэх учраас гадаад дөрхөнд нь нэг их ач холбогдол өгөлгүй тэрнтэй ярьж эхэлнэ. Харилцан ярианы явцад Фрэнк газарт ухаан алдаж унснаар тэрнийг яаралтай эмнэлгийн дасагт хөргүүлдэг. Залуу хүү энэ боломжийг алдалгүйгээр эмнэлгийн дасгаас ядах юмгүй оргож чаддаг цагдаа нарт төд удалгүй баригдчихна. Ингэснээр тэр бууж өгдөг. Хэд хоногийн дараа биеийн байдал нь арай дээрдсэн залуу хүү Карлтай хамт төрлөх Америк руугаа явж байгаа харагдана. Тэр тэнд очиж сүүлийн хэдэн жил санхүүгийн залилан хийснийхээ төлөө шоронд суух юм. 6 жилийн өмнө Фрэнк хэмээх нэгэн эрхэм хотынхоо хамгийн нэр хүндтэй клубын гишүүн болж байгаа үйл явдлыг бидэнд харуулдаг. Хүндэтгэлийн арга хэмжээнд тэрний эхнэр хүү хоёр ирсэн байх бөгөөд тайзан дээр гараад тэр эхнэртэйгээ яаж анх танилцсаж байснаа тэнд байгаа бүх хүмүүст ярьж өгдөг. Дайны дараа залуухан цэрэг байхдаа тэр Францын нэгэн жижигхэн хотод эхнэрийн тайзан дээр бүжиглэж байхад нь олж харсан гэдэг. Анхны харцаараа л түн дурлаж өөрийн мэдлгүй тэрний зүгт алхсан юмсан ч. Маргааш өглөө болоход Фрэнкийн эцэг хүүгэн сургуульд явах хугацаанаас нь 1 цагийн өмнө сэрээгээд хослол зардаг дэлгүүрлүүд дагуулад явдаг. Тэнд очиод хүүгэн өөрийнхөө жолооч мэт харагдуулахын тулд нэг хослол түрээслэж яваад цаашаагаан банкны гадаа ирж зогсон. Том Фрэнк энд зээл авахар ирж байгаа бөгөөд хамаг учраа тайлбарласаар эдийн засагчтайгаа уулздаг боловч тэрний татварын асуудлаас болоод банк $1 зээл гаргаж өгч чадахгүй гэсэн хариултыг түүнд өгдөг. Хэдэн сарын дараа Абагнейлийн гэр бүл хуучин байр машина зарж өмнө нь амьдарч байснаасаа илүү жижигхэн байранд нүүж ирцгэн. Ингэхгүй бол тэдний аав татвараас зайлсхийсэн хэрэгээр шоронд суух гээд байсан юм билээ. Амьдралд нь гараад байгаа өөрчлөлтийг хамгийн хүн дээр хүлээж авч байгаа хүн бол Фрэнкийн ээж. Учир нь гэвэл тэр өмнөх тансаг амьдралдаа хэтэрхий дасчихсан жижиг байшин тэрэнд тухгүй санагдаад байгаа юм. Манай гол дүрийн залууг 16 нас хүрэхэд аав нь түүнд баяр хүргээд дансанда хөөрхөн хэдэн төгрөгтэй чекний дэвтэр бэлгэлдэг. Хэд хоногийн дараа Фрэнк шинэ сургуульд ирэн. Хичээлдээ зориулж тэр хослол өмсөж ирсэн байх бөгөөд шинэ ангийн хүүхдүүд нь тэрнийг харсан даруйдаал "Хөөе малаа чи шинээр шилжилж ирж байгаа хүүхдүү. Чи яг л шинэ багш шиг харагдаж байна. На хувцаа хурдхан соль эргүүмэн хэмээн уултсан харсан цагаасаа л доромжилж эхэлдэг. Залуу хүү хэсэг чимээгүй зогсож байснаа нөгөө хүүгийн хамгийн сүүлд хэлсэн үгнээс санаа авч самбар дээр нэрээ томоо гэгчин бичээд "Өнөөдрөөс та бүхэнд Франц хэлний хичээл орох шинэ багш байна" хэмээн өөрийгөө танилцуулдаг. Тэр бүр энэ явдлаас хойш хиндэж мэдэгдэлгүйгээр бараг 2-7 хоногийн турш ангидаа хичээл ороо зогсохгүй ангиараа зугаалах хөтөлбөр хүртэл гаргачихсан байна. Мэдээж эцэст нь сургуулийн захиргаа энэ бүхнийг олж мэдээд ээж аавыг нь дуудаж уулзснаар энэ бүхэн төгсгөл болно. Фрэнкийн ээж хүүгийнхээ гаргасан үйлдэлд нүдэндээ ч итгэж чадахгүй байгаа бол аав нь харин зүгээр л тэрний хажуугаар инээгээд өнгөрдөг. Тэр өөрөө ер нь бол нэг тийм сэргэлэн гүйлгээ ухаантай хүн юм билээ л дээ.
Нэг өдөр манай залуу хүү гэртээ гаднаас орж ирэхэд ээж нь унтлахын өрөөнөөсөө Джек Барнс хэмээх нэгэн эрхэмтэй гараад ир. Ээж нь тэрнийг аавдаа энэ тухай битгий хэлээрэ гэж гуйх. Тэр мөчид залуу хүү тэднийг зүгээрч нэг кофе уугаагүй байна гэдгийг ойлгож эхэлдэг. Хэсэг хугацааны дараа Фрэнкийн ээж дахиад л өөр эрхтэй хүнтэй гэртээ байж таарна. Хүү шууд л уурлаж хамаг юм шидлэж гарахад өнөөхөр өөрийгөө ээж аавынх нь асуудлыг шийдэж байгаа өмгөөлөгч байна гэж танилцуулаад тэднийг хоорондоо салж байгааг дуулгадаг. Тэгээ тэрний урдаас хараад нэг дугтуу гаргаж ирснэ ахын дөө. Чи шүүх хурал дээр ээж аавынхаа аль нэгийг сонгох хэрэгтэй. Эртхэн сонголтоо хийгээд энд гарын үсгээ зурчгаа гэсэн гинтийн бөгөөд маш зочирдон мэдээг түүнд дуулгана. Аав ээж хоёртой хязгааргүй хайртай хүү хэсэг бүлтийж чимээгүй сууж байснаа гинэт гэрээсээ гараад зугтаачихдаг. Ингээд эргэж очихыг огт хүсэхгүй байгаа Фрэнк аавынхаа өгсөн чекний дэвтрийг ашиглаж нилээд хэдэн хоног амьд. Жам ёсорон тэрний халаасан доторх мөнгөнч дуусч зочид буудлаа саанч хөөгдөг залуу хүү ямар нэгэн махинац хийхгүй бол өлбөрч өгөх юм байна гэдгийг маш сайн ойлгодог. Тэр өөрт нь байгаа чекнүүдийг ашиглаж нэр он сар өдрүүдийг нь солиод банкн дээр явж очиод хэний ч итгэмээргүй түүхүүдийг ярьж эхэлнэ. Заримдаа энэ нь бүтэн, заримдаа баригдана. Фрэнк өөрөө хэрэглэж байгаа чекний залилангийн арга улам сайжруулахын тулд юу хийх ёстой юм болоо гэд гудамжаар гэрвчигсэн алхаж байгаа зочид буудлын гүйдэнд бууж байгаа нэгэн нисгэгчийг олж хардаг. Сайхан хувцастай дэгжин нисгэгчийг үзээд хүмүүс биширх нь биширч атаархах нь атаархаж байгааг мэдэрсэн Фрэнк энэ л миний бусдын анхаарлыг сарниулахын тулд бүрдүүлэх ёстой өнгө дөрөх юм байна гэж өөртөө хэлдэг. Шөнжингөө өдөр харсан зүйлсээ толгоодоо эргэцүүлсний эцэст манай баатар маргааш өглөөнд нь сургуулийн сурвалжлагчийн дүрээр Pan America хэмээх нэгэн нислэгийн компани дээр очиод ярилцлага авах нэрийдлэр өөрийн мэдэх ёстой бүх зүйлсээ мэдэж ав. Дараа нь тэр ажлынхаа эхний өдрөө л хувцас хайчихсан нисгэгчийн дүрээр ойдлын үйлдвэр дээр очиод өөртөө яг тохирсон сайхан хослолыг үнгүй олж авдаг. Төгс гэмээр дөрхтөө залуухан нисгэгч болсон манай баатар хуурамч чекнүүдээ бэлэн мөнгө болгохоор өмнө нь бүтлгүүтэж байсан банк руугаа дахин нэг удаа орно. Ямар ч асуудалгүйгээр бүр чек руу нэг нүдэрээ ч харалгүйгээр Фрэнкийг хүссэн мөнгөнд үг тэдний ажилчид гаргаж өгдөг. Энэ мөчөөс ахуулаад ямар амархан мөнгө олж чадхаа ойлгосон манай баатар дахиад хэдэн 100 чек хэвлцгсэн дараагийн алхмуудаа маш нарийн төлөвлөж эхэлнэ. Каунтерын ажиллагч 1xbet. Та бүхэн бичлэгний дор байрлах линкээр ороод бүртгүүлэх хэсэгт даран амар гэсэн миний нэрийг промо код хэсэгт хийж бүртгүүлвэл анхны депозитондоо 100% бонус авах боломжтой. Промо кодгүй бүртгүүлэхэд 410,000 төгрөгийн бонус авдаг бол миний нэрийг хийснээр хэдэн төгрөгч хийсэн түүнийгээ бонусанд авна гэсэн. За ингээ бүгдээрээ кинод орцгоё. Нэг өдөр Фрэнк зочид буудлаасаа гараад ресепшнээс нь мөнгө гаргуулах гэтэл ноён Эбигнейл та хэрвээ хүсэх юм бол нисэх буудал дээрээс ч гэсэн чек бэлэн мөнгө болох боломжтой шүү дээ хэмээн нэгэн залуу түнд сануулдаг. Манай хүнд энэ хувилбар үнэхээр боломжийн санагдах учраас тэр дөрөв нисэх буудал дээр яваад очдог. Гэтэл мөнгийг нь гаргаж өгөх ёстой байсан онгоцны үйлчлэгч манай хүнийг ажлын шугамаар явж байгаа нисгэгч гэж ойлгоод нисэх багийнхантай хамт Майами руу илгээчихв. Мөнгөө ч авч үнэгүй зугаалах болсондоо Фрэнк Эбигнейл хизээнээс илүү баяртай байдаг. Манай залуу банкн дээр очиод залуухан бүсгүүчүүдийг сонгож аваад тэднийг янз бүрээр магтаж доторх хүнтэй тоглож эхэлнэ. Иймэрхүү маягаар тэр өөрийнхөө хийсэн хурамч чекийг ямар ч шалгалтгүйгээр бэлэн мөнгө болгоод байгаа юм. Фрэнк банкны тейлер нэгэн бүсгүүтэй нилээд дотн харилцаатай болж чекийг хэрхэн бичиж тэмдэглэдэг түүн дээр байгаа тоонууд ямар учиртайг мэдэж авна. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр Фрэнкийн арга улам нарийсаар дуудлага худалдаан дээрээс чекэн дээр шрифт шивдэг бичгийн машиныг нилээд хэдэн төгрөгөөр өөрийн болгодог. А4-ийн цаас сайчилж байгаад хүссэн газраас мөнгө гаргуулж авдаг манай залуугийн энэхүү хэрэг нилээдгүй газаравч холбооны мөрдөх товчооныхны нүдэнд өрцөн байна. Тэрний залингийн хэргийг дааж авсан хүн бол Карл Хенрити. Фрэнкийн одоогийн мөрөөдөл бол татврын албанд аавынхаа алдсан бүхнийг эргүүлж олж авах. Тэрний бодлоор бол аав нь буцаад мөнгөтэй урдынх шигээ эрх мэдэлтэй болчихвол аав ээж хоёр нь буцаад нийлнэ гэж манай бяцхан жаал бодсон хэрэг. Хэсэг хугацааны дараа тэр аавынхаа оройн зогонд өрнө. Нисгэгч босноо дуулгаад будган үнэрсэн шинэхэн Феррари түнд бэлгэлэхэд хөгшин эр татгалзаад "Хүүмэн, чиний сайн явж байгаа чинь л надад хангалттай. Татврын албаныхан намайг шинэ машинтай болсныг мэдвэл надад хэлэх үг байхгүй. Аав нь чамаар бахархаж байна" гэж хэлдэг.
Энэ явдлаас 3 өдөр өнгөрсний дараагаар Карл хоёр хамтрагчтайгаа цуг Фрэнкийн хуурамч Джекний мөрөөр явж байгаа тэрнийг Калифорнид байдаг нэгэн зочид буудалд байрлаж байгааг мэдэж ав. Шууд л буугаан гаргаж ирээд өрөөр нь Карл дайран орж ирэхэд Фрэнк яг энэ үед нойлын өрөөнд байж таар. Сэргэлэн залуу нөхцөл байдлыг маш хурдан гартаа авч нойлын өрөөнөөс юу ч болоогүй юм шиг гарч ирээд би бол нууц албаны ажилтан. Та нар ганцаараа энэ хэргийг мөрдөж байгаа гэж бодоогүй шүү дээ. Хэрэгтнийг дөнгөж саяхан манай хамтрагч аваад гарсан гэж хэлдэг. Ингэхдээ тэр шатан дээр таарсан нэг залууг цонхоор нэрээр нь дуудаад наа залууга алдчих ба хэмээн сануулдаг. Өнөөх нь яг уу нэг харааны бэрхшээлтэй бараг сохор шахуу аавыгаа аваад эмнэлэг рүү явж байсан нэг залуу болж таарна. Карл нилээд хаширлаж манай залууд идэхгүй байсан болохоор Фрэнк өөрийнхөө төрөвчийг мөрдөх залууд үлдээгээд бэлэн болсон чекнүүдэд бичгийн машинтайгаа хамт аваад цаашдын мөрдлөгт энэ бүхэн хэрэг болохоор машин руугаа зөөчөөд ирээ. Та харин түр хүлээж байгаарай гэд хаалга чиглээд алхав. Карл манай залуу гарсны дараа уртаар нэг сайхан гүнзгий амьсгаа аваад өнөөх төрөвчийг нь сонирхоод нэгэд үзтэл дотроос нь баахан шошгоны наалтууд гараад ирхэн тэр. Ерөнхийдөө бол амар хулгайж байгааз бодит тэгээд байгаа шүү дээ энэ явдал чинь. Ийм хавчигдмал тодорхойгүй нөхцөл байдалд бүр худлаа хэлдэг онгод нь нэлээд сайн ороод холбооны мөрдөх төвчөөний ажилтныг зүгээр гөлөг дөөрүүлж байгаа юм шиг маллаад гараа авчиж байгаа байхгүй. Энэ явдлаас хойш Фрэнк төд удалгүй Pan American компани дээр сурвалжлагчийн дүрээр ирж гисэн өөрийнхөө мэрэгжилдээ хэрэг болох зүйлсийг улам лавшруулах гэтэл өнөөх захирал нь нэг өвчтөй лөөрч манай онгоцон суугаад Америк даяараа зугаалаад байна гинэ. Албаны мөрдөх төвчөөнийхэн ч хүчрэхгүй байгаа юм бах. Тэр нэг лөөрчд дундаа Джеймс Бонд гэж хашилдаг гэх юм билэ. Муу новшиг хурдхан бариасаа гих яриагаар энэ удаагийн ярилцлага дуустав. Захирлын энэхүү яриа залуу хөөд улам уран зориг өгч бүр Джеймс Бондын яг кинон дээр өмсдөгтэй адилхан хослолыг 3 ширхгийг захиалж авахд хүргэн. Ингээд зогсохгүй тэг долоо дээр гардаг тухайн цаг үедээ эрэгтэй хүн болгоны нойтон зүуд байсан мөнгөлөг саарал машиныг ч гэсэн тэр өөрийн болгоод. Мэдээж хуурамч чекнүүдийнхээ тусламжтайгаар. Ингээд Фрэнк яг дүрдэн орчихсон хөрөөрөг алхаж байтал өнгөрсөн жил нэртэй том сэтгүүлийн нүүрэн дээр зургаан нийтлүүлж байсан загвар өмсөгч бүсгүй гарных нь хамаг шар өснүүд босчихсон манай залуу хүлээгээ зогсож байна. Эмэгтэй шуудал төвөнд хэдэн төгрөгөөр шөнийг хамт өнгөрөх хүсэлтэй байгаагаа хэлж ойлгуулахад Фрэнкийн бас л гарных нь өснүүд ганц нүдтэй могоотанд хамт босоод явчихдаг. Чекнээс өөрөмгүй залуу барьж яваа цаасаа хурдхан гарч бэлэн мөнгө болох гэж оролдоход өнөөх бүсгүй замыг нь хаад зогсоод би чамд хариулаад өгчихье. Надад чи харин наад чекээ үлдээчээ гэхин тэр. Ер нь бол ингээд хин хиндээ мөнгө төлөөд байгаа нь ойлгохдохгүй юм болчдөг байхгүй. За цаашаа бол үнэхээр сонирхолтой үйл явдлууд гарч ирж үргэлжлэнэ. Миний хувьд бичлэг маань арай жоохон урт болчих гээд байгаа болохоор 2 хувааж оруулахар шийдлээ. Яг араас нь орох учраас хүлээх ямар ч шаардлагагүй. Чадвал намайг бариараа part 2 гээд манай сууг дээр яг ингэж гарч ирж байгаа. Эсвэл бичлэгний баруун дээд буулан дээр гарч ирж байгаа нэрэн дээр дарвал шууд яваад орчих. За бүгдэнд амжилт хүсье. Дараа уулзлаа. Түр баяртай.